За тэгээ Game Changers гэдэг киног би үзлээ. Тэгээд энэ насан туршдаа ганц ч удаа махан хоол идэж үзээгүй. Одоо энэ дэр юуцсан Нема Делгадо гэх тамирчин байна. Энэ тамирчин маань өөрөө одоо энэ шарбуурцгийн уургийн тухай маш их чухал зүйл ярьлаа. Шарбуурцч өөрөө дэлхийн хамгийн хүчтэй уургатай ургамал 36-аас 45-ийн уургатай. Гэтэл шарбуурцанд байдаг эстроген гэдэг зүйл хүнийг эмэгтэйлэг болгодог гэсэн маш олон жилийн эргэлзээ, маш олон хүнд болон бодибилдингийнхний дотор маш их явж байж л дээ. One of the biggest misconceptions in sports nutrition is that we have to have animal protein to perform at a high level. That's just not true. Тэгээд хамгийн сүүлийн үеийн бол энэ бодибилдингийн чиглэлийн уургийн судалгаа хийж үзсэн хүмүүсээс үзэхэд шарбуурцанд агуулгадаг бетоген гэдэг бодис нь болбоос гаднаас ямар нэгэн байдлаар орж ирсэн эстрогений хэмжээг блоколж өгдөг учраас бодибилдинг бол хамгийн сайн хүнс юм байна. Someone asked me, how could you get as strong as an ox without eating any meat? And my answer was, have you ever seen an ox eating meat? За тэгээд дэлхийн хамгийн хүчтэй хүн веган хоолтон байдгийн байна. Дэлхийн хамгийн хурдан хүн бас веган хоолтон байдгийн байна. Тэгээд илүү хурднаар веган болцгоё.